Сайн байцгаана уу? Өнөөдөр 8 сарын 13-ны өдөр. Тэгээд би одоо 6 сар амьдарсан хажуу өрөөнөөс өнөөх гэж байна. Тийм ээ. Тэгээд би маргааш бас ажлаа хүлээлгэж өгж байгаа. Нэг тийм сонин үгээр илэрхийлэхийн аргагүй нэг тийм амар эвгүй мэдрэмж төрж байна. Би анх 6 сарын өмнө салчаад тэгээ хажуу өрөөгөө хайгаад тэгээ найзтайгаа хамт бүр ингээд 3 чамдаам заяа. Тэгээд баахан тортой хурцтай нүүж орж исэн баггүй юу? Би тэр өдрийг ерөөсөө мартдаггүй маа. Найзтайгаа нүүж орчоод тэгээд ор байхгүй. Тэгээд ингээд амар ил хуйл. Тэгээд зүгээр нэг юм номын тавиуртай, тэгээд саналтай. Нэг тийм хөргөн жижигхэн өрөөнд орж исэн баггүй юу? Айгуу сонирхолтой гэх юм уу юу мэрч юм бэ? Намангаас нэг жижиг залгуур авч исэн. Тэгээд тэр нь бүр ингээ амар жижигхэн залгуур. Тэгээд тэр нь хүрхгүй. Тэгээд анх ингээд хүний хэрэгжилжсэн гуйц центрийг аваад тэгээд хүнжүүлж авахгүй нэг юм намангаас бас адил шиг юм аваад тэгээд тэрийг нөмрөөд тэгээд курткээс давхарлаж хурцж нөмөржсэн баггүй юу? Ажиллаад хараад гэртээ ирээд хийдэг юм нь орой алга уйлдаг. Тэгээ ганцаараа ингээд бүх зүйлээ ингээд авч явах мэдрэмж болол надад үнэхээр амар хэцүү байсан. Хүнд хэцүү үеуд бол зөндөө тулгарч ийсөө. Амар олон байсан. Тэгээ тэр болгоныг ганцаараа давж tulсан. Яг би салчаад гэрийнхэн дээрээ аав ээж дээрээ очиж болох байсан л та. Буцаад хамгийн юм чирээд ганцаараа ингээд уйлаад ирэхээр ээж аав хоёр маань юу гэж бодох бол яах вэ гэдгээс амар санаа зовсон. Тэгээ хоёрт гэвэл юу байсан? Зүгээр ингээд ганцаараа байх надад тийм орчин нөхцөл ганцаараа байх нэг тийм орон зай надад хэрэгтэйсэн байхгүй юу? Тэгээд үнэхээр бүр амар зоригтой үйлдэл хийгээд тэгээд тустай гарч ийсэн. Ганцаараа амьдэрснаа ингээд яриад байвал амар олон зүйлүүд байгаа. Тэгээд би бүр ингээд аав ээжтэй жилдэггүйсэн. Тэгээд ганцаараа амьдралаа гэж тэгтээ ээж аав маань нэг ч удаа намайг загнаагүй. Яг өөрийнхоороо ингээд амьдраа гэд хэлсэн. Тэгээд 6 сар уйлсны эцэст маш дахиад бас нэг хүнд мэдрэмж авсан. Ингээд яриад уйлмаар байгаа үеуд бол надад амар их байгаад байна. Уйлсан өдрүүд ч гэсэн надад амар олон байгаа. 6 сар бараг ингээд 6 сар шахуу ингээд татралтгүй ойр уйлсан гэхээр амар гоостэй. Тэгээ би бүр салчаад 2 сар мар болсон хаа. Сар гарч боллоо. Тэгчээд найзынхаа хажууд анх удаа уйлсан. Амьдралд шантармаар хэцүү байсан маш олон үеуд надад амар их байсан. Тэр болгоны ингээд өөрийгөө зоригжуулаад ингээд бүгдийг давж туйлахыг маш их хичээдэг байсан байхгүй юу? Бүгдийг давж туйлж өдөө зэрэгтэй болсон нь бол баяртай байна. Өдөө зэрэгтэй болсон ч гэж өгөндөө болоогүй байгаа. Яагаачгүй байна. Энэ орчин амар гайхалтай. Лифтэн гэсэн. Амар гайхалтай. Бүр 3 төлөө шүү дээ.
түрүүн сэтгэл амар эвгүй болоод ирсэн. Эвгүй надад ч гэсэн эвгүй л байна шүү. За сая Монгол талбар авсан юм аа. Юм. Хамгийн хэмтэх юм авсан чи юм авчихжээ. За тэгээд хүнжлэхгүй байсан хүнжил авлаа. Нааш нэг матрас өгнө гэсэн. Тэр маань ирдэггүй. Өчигдөр нэг юм хүнжил хасан гэсэн. Тэгсэн чинь маань өчигдөр таар өнөөдөр нэг харцаад хэмтэх хүнжил тавьлаа. Би штэ. Ийм хөрхөн тоот боллоо. Тэгээд хоолны ялбаа хүмүүс ярьлаа юм ингээ бүгд юм ягаан гэдэг. Бүх зүйлээ бараг тэгээсэн жах их л тоглолоо. Гоё наа. Би надад хатагч байхгүй. Би ингээ бүх ашиглаж болох сандал юунуудаа бүгдийг ашиглаад. Тэгээд өнөөдөр нэг арай тогтоогдох юм шиг. Бүгдээ болсон. Басын гонхон яавн дэлтэй болсон.